Hi guys. Hi guys гэх шиг англи хэлний сургалтын багш шигтэй. Дахиад хэлнэ. Hi сайн уу? Өнөөдөр бол 2017 оны 11-р сарын 2-ны өдөр. Тохиож байна. Яагаад энэ өдрийг ингэж дурдж байна вэ гэхээр яг 1 жилийн өмнө буюу 2016 оны 11-р сарын 1-нд яг 1 жил 1 хоногийн өмнө юм байна заяа. Бид нар 3000 сабтай болж исэн. За 3000 сабстай болсон байна. Та бүхэн байгаагүйсэн бол би 3000 сабстай болж чадах байсан уу гэдгийг бодож үзээрэй. Тийм болохоор хэдүүлээ маш гоё байна. 3000 голоо болсон байна. Саяхан 1000 хүрж байсан, 2000 хүрж байсан. Тэгэхээр гайхалтай. 3000 гол болсон байна. Яг 1 жилийн дараа би энэ бичлэгээ эргэж үзээд хэд болсныг хэд 1 жилийн дотор хэрэг ахисныгаа дахиж харах болно. Тэр үед би 30,000 болсон байгаасаа гэж найдаж байна. Магадгүй 30,000-аас илүүж байх билүү. Ямар ч байсан 30,000 доор хаяг хүрэх зорилготой би энэ бичлэгийг өөрийгөө чангалахын За ямар ч байсан дараа жилхэд 30,000 хүрсэн байгаасаа гэж найдаж байна. Тухайн үед бол амар баяртай байсан. Одоо ч гэсэн тэр үедээ 30,000 сав хүржсэн та баяртай байна. Тэгээд яг 1 жилийн дараа буюу 2017 оны 11 сарын 2-нд бид нар 58,000 голоо олсон байна. Тэгээд 58,000 subscribe дарсан хүн болоод нэг хүн олон удаа дарсан байж магадгүй. Ямар ч байсан багадаа бол нэг 50,000 хүн байгаа ах гэж найдаж байна. Тэгээд тэр sub дарсан 50,000 хүндээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлээд энэ удаагийн бичлэгийг эхлэх гэж байна. Үүнээс цааш бол дандаа хэрүүлтэй бичлэг явах болно. Яг гоо эхлэл хэсэг дээр ингээд талархал илэрхийлээд жоохон ингээд ёс зүйтэй ярьчлаа. Одоо энэ үүнээс цааш бол ямар ч ёс зүйгүй. Тий. Чихээ таг л эсвэл бүр үзмээргүй бол бити үз. Өнөөдрийн дугаар дээр бичлэгний доор комент бичсэн комментуудыг хамтдаа уншицгаана. Ингээд шууд эхэлцгээе. За энэ нэг комент нь Мандах Баяр Батгүлэг гэдэг нэртэй комент бичсэн байна. Selly face хийлдэ гинэ. Аггүй Selly face биш, Selly face хийлдэ гинэ. Selly face-ийн бүх дугаарыг бид нар хийцэн байгаа. Ямар ч шинэ анги байхгүй байгаа. Бүх шинэ ангиудыг бид нар тоглоод дуусгацсан байгаа. Тэгээд дахиж үзмээрээвэл бичлэгээ дахиад үзэж болно. Тэгээд Selly face-ийн бүх анги бол одоогийн байдлаар дууссан байгаа. Шинэ анги тэгж жаад эргэжлээс гарна. Тэгээд Selly face-ийн талаар комент бичсэнд баярлалаа. Баярлалаа. ZXC-ийн бичсэн комент байна. Шинэ бичлэг хийсэнд баярлалаа. Алгаад тийш байгаа эможи. Үзсэнд баярлалаа. Алгаад тийш байгаа эможи. Yes комент бичсэн байна. Gramix гоё юм хийхэ болжээ. Хийхэ болжээ. Гоё юм хийж байгаа штэ. Би найзуудтайгаа заал авч байгаа. Тэгээд доотоодж байгаа. Тэгээд ариун хоолоо сайн идэж байгаа. Гоё юм бол зөндөө хийж байгаа. Олигтой удаан хугацаагаар хийж чадахгүй байна уу? Чадахгүй байна. Бороо борхоо гэдэг хүний комент аимшигтайгаар орж ирж байна. Битгий орилоод бай, хүүхэд унтаж байна нэг. За бичлэг хийж байхдаа дахиж орилохгүй. Тэгээд хүүхдээ сайн унтуулж байгаарай. Бичлэг хийж байхдаа дахиж орилохгүй. Хүүхдээ чинь сэрээхгүй. Зөвхөн чиний хүүхдийг сэрэхгүй болохоор ингэ шимж ярина. Баярлаа. Үтсэн баярлаа. Отгоо нэг комент ütсэн байна. Хараалаа хэлгээ болооч ээ. Gramix-ээ зан хашнуулам л муудах гээд байна да. Хараалаа бол би ер нь бол яг анх бичлэг хийж эхэлсэн цагаа бодвол арай бага хэлж байгаа. Тэгвэл ер нь бол тийм амар хүнд төвшний хараал би угаасаа хилдэхгүй, амьдрал дээр ч гэсэн хараал хилдэхгүй. Тэгээд энэ наад захын хараалуудыг бол би хилдэг, бичлэгэн дээр хилдэг. Гэхдээ амар бага хилж байгаа. Тэгээд бичлэг үзсэнд баярлалаа. Баярлалаа отгоо. Нэг Hard Gamer комент хийсэн байна. Хуучин Gramix миний хайчваа. Хуучин Gramix минь хайчваа. Одоо Gramix их муу болжээ гинэ. За муу болсон байж болно. Гэхдээ миний хувьд бол яг өнгөрсөн жил гаргаж исэн бичлэгүүдтэйгээ одооныхоо бичлэгийг харьцуулаад үзвэл ер нь бол чанар нь сайжирсан байгаа. Тэгээд хинч үзэхэд ойлгомжтой болсон байгаа. Тэгээд миний хувьд бол арай л дээр болсон. Тэгээд бус хүмүүсийн хувьд муутсан санагдчихвал тэгээд одоо явах те. Ямар ч байсан үзсэнд баярлаа. Sara OOXXHS комент бичсэн байна. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн элбэг доржин хэлсэн үгнээс
гаралтай бөгөөд Японы үйлдвэр байгууллага төлөвлөгөө байна гэж бодож болохгүй гэсэн 5 төрлөөр зохион байгуулж өгөө. Нийт бүтээгдэхүүний үн доктортой байдлын гэрээ байгуулж хүн амбараг байхгүй болсон юм биш үсттэй хэмээн бодож байна гэж бодож 12 оны төвсгийн 2 сая төгрөг буюу нийт худалдаалах үн төлбөргүй ашиглах боломжтой бөгөөд өөрийн ирэхгүй та нөхөдтэй сэтгэлийн хуваалцах гэж би бичдэг юм аа. Баярлалаа. Монгол коммент Грэмикс мэдчихлээ. Алдра Астро коммент хийсэн байна. Олигтой урт юм хийхээ болж дээ. Тэгээ нэг юм царай. Тэгсэн чи доор нь Наса Төмөрбатар иг зүв гинэ. Тэгсэн чи доор нь Укала геймер харин тэгсэн чи доор нь Girly Sweets зүв гинэ. Day зүв гинэ. Тэгсэн чи доор нь Отгон Баатар Ravjir харин team гээд 38 секундны өмссөн байна. Тэгээд олигтой урт юм хийх талаар дараа нь жоох уянгын хэсэг дээр ярина. Одоо бол жоох хэрүүл хийж байгаа. Хэрүүл хийж байгаа болохоор жоох ууртай. Gold Games сандлаа солоо юу? Сандлаа солио юу гэж яах шиг байна. Тэгээд сандлаа сольсон юм шиг харагдаж байна уу? Солиогүй юм шиг харагдаж байна. Хэрвээ мэдэхгүй байвал сандлаа солиогүй. Энэ зүгээр будаад тэгээд дээр нь ингээд юм хийцэн. Тэ солиогүй. RB ба комент хийсэн байна. Би их эргэтэй л гэлдээ, гэхдээ л би эмэгтэй гинэ. За зүгээр тэгээд том болгоотой эмэгтэй л яриад ахвал зүгээр. Зэтси жоохон аятайхан бичлэг хий. За би ер нь одооноос нэг дажгүй аянууд ашиглая гэж бодоод байгаа. Баахын 4-р симфони, Моцартын 21-р симфони гэж та нар сонсоод үзээрэй. Энэ аянуудыг ер нь ашиглаад дажгүй аятайхан бичлэг хийн. Дараагийн бичлэгүүдээр дажгүй аятай бичлэгүүд дээр эргээд уулзцгаая. Фенер хуучны Закуз Гремикс гоё байж тэ одоо бүгдээрээ жүжигчэд болчих. Тэгэлгүй суйсаа төгсчөөд тах чи суйсын жүжигчний анги төгсчөөд тах чи. Удлаадлаа. Суйсын жүжигчний анги төгсөөгүй тэгээд ягаад жүжигч гэж бодсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан хуучны Гремикс гэж байхгүй. Ягаад гэвэл тэр чинь нөгөө шинэ хуучин гэдэг юм чинь нөгөө Иесусийн Библийн сургаал дээр байдаг. Тэгээ шинэ гэрээ илүү хуучин гэрээгээд хоёр ангилдаг. Би болохоор тийм Иесус биш болохоор яг ингээл байдгаараа л байна л та. Тэгэд яг хөгшин Гремикс залуу Гремикс гэж байж магадгүй. Өнгөрсөн жил болохоор нэг насаар арай залуу байсан. Одоо энэ жил болохоор нэг нас нэмсэн. Тэгээ жоо хөгшрөө сэтгэггүй өөрчлөгдөж магадгүй. Тийм л энэ да. Rocky Баяра Гремикс сайжраач арай л үүдэртэй юм unsubscribe. Тэг энэ хүн шиг байх хэрэгтэй байхгүй юу? Ингээд бичлэг таалагдахгүй байвал subscribe-а болиулаад тэгээд үтгэе болчих болно. Тэгээд бичлэг таалагдаад зүгээр ингээд гоё байдаг бол сабба дарсан чигээрээ байлгаад шинэ бичлэгүүд үзэнгүүт ингээд үзэл гарчтай байх хэрэгтэй. Энэ хүн шиг бай та нар. Энэ хүнд бол би сайжирсан юм шиг харагдахгүй байна. Тэгээ болохоор энэ хүн намайг үтгэе болоод unsubscribe дарсан байна. Тэгээ энэ хүн шиг байцгаа. Хэрвээ бичлэг таалагдчихвал тэгэл түрүүний хэлсэн шиг те. Тэгээ энэ хүн алга ташж байгаа эможи. MB Mix комент хийсэн байна. 55,000 саб авах эрх чамд байгаа мó? Огт гоё юм хийхгүй. Месмеризм хажууд нь хамаагүй дээр наад сувга одоо бол гэнэ. За болидо. Бичлэгийг үзэн баярлаа. Тэгээд энэ сүүлийн бичлэг байх болно. Тэгээд компьютероо хураагаад нүүдөө. Баяртай. Энэ сандлаа буцаагаад өгчнө. Баяртай. Гэч хилээ явчихна гэж бодсон уу? Буцаад байчи. Би ч бас нэг жилийн хэмжээнд те бас хөөрхөн цаг заваа гаргаад те бичлэг хийгээл те бас нэг та нараас нэг хитэн төгрөг салгачихгүй хүн шиг те үнгүү бас бичлэг хийгээл те та нар бас ингээ монгол хэл дээр яриад нэг за энэхүү бичлэгний төгсгөлд нь бас хэлэх юм байгаа нь юу гэхээр ойрд бичлэгний тоо буурж ин чанар муудж ин олигтой тоглоом доолгоо болжээ урд бичлэг хийгээч гэсэн комментууд маш ихээр орж ирж байгаа. Тэгээд яагаад урд бичлэг хийдэггүйгээ эхлээд тайлбарлал яг жилийн өмнө бол байн урт бичлэг хийдэг байсан. Тэгээд нэг цуврал тоглоом гаргадаг ч юм уу те. Тэгээд нэг цуврал нэг 30-аас 40 минут болдог. Тэгээд тэр цуврал нэг 10 гаруй цуврал явна те. Тэнгүүт нөгөө одоо ингээд киног чинь хүмүүс чинь ингээд нэгдүгээр ангил үзээгүй бол тэр сүүлээс нэг хэлж үздэггүйтэй адилхан шинээр орж ирсэн хүмүүсүүд тэр цувралыг гэрээсээ тэгэж нөхөж мөхөж үздэггүй. Ер нь бол үзэгч нь маш бага гэж ойлгож байна. Яг гоо та нар бол би хэрвээ цуврал хийвэл та нар үзнэ гэж мэдээж хэлнэ л те. Гэтэ яг цагаад дуулахаар болохоор яг үздэг хүмүүс нь цөөхөн байдаг. Тэгээд удаан бичлэг буюу нэг 30-аас 40 минут үргэлжилдэг. Тэгээд нийтдээ 10 гаруй цувралтай тийм бичлэг яг хийхгүй гэж хэлээгүй. Гэхдээ тийм бичлэг хийхээр үзэгч нь хамаагүй бага байдаг болохоор тийм бичлэг ойртой хийгээгүй байгаа.
Тийм болохоор яг одооных шиг бичлэг хийхээ хажуугаар давхар тийм цуврал явуулна гэж бодож байгаа. Тэр цувралыг болохоор яг тоглоом сонирхдаг яг үзэх хөстэй хүмүүс нь үзхийг хүссэн хүмүүс нь үзнэ. Харин энгийн бичлэгүүдийн болохоор зүгээр тийм 1 удаагийн 10 минутын бичлэг ч юм уу тиймэрхүү бичлэгүүдийн үзхийг хүсдэг хүмүүс нь үзээ явцчих болохоор ингээд дахиж иймэрхүү юм гарахгүй бах. Тэгээд хамгийн харамсалтай мэдээ нь юу вэ гэхээр миний бичлэгүүдийг үздэг бүх хүмүүсийн дундаж үздэг хугацаа нь буюу яа ингээд бүх хүмүүс нь ингээд нийлээд хичнээн минутыг миний бичлэгийг зарцуулд юм бэ гэвэл 4 минутыг миний бичлэгийг үзэхэд зарцуулдаг. Тэгээд 10 минутын бичлэгийг та нар бага байна гэж хэлдэг. Тэгээд 10 минутын бичлэг хийсэн ч гэсэн яг дундаж хугацаагаар бол бүгдийг хүмүүс дуустал нь үздэггүй гэсэн үг. Тийм болохоор 30-аас 40 минутны тийм бичлэг хийх юм бол тэрийг бол яг үздэг хүмүүс нь үзэл, үзэхгүй хүмүүс нь бол тэгэл өнгөрөөгөөж явах болохоор 4 минут дундчилж штэ. Энэ бол маш муу тоо. Хүмүүс дунджаар миний бичлэгэнд 4 минутыг зарцуулж байна. Энэ бол маш муу тоо. Тийм болохоор би бичлэгнийхээ хугацааг багасгаад байсан. Энэ бол ийм учиртай. Тэгээд одооноос бичлэгүүдээ хийн гэж байн хэлдэгтэй. Тэгээд энэ удаанаас бол бичлэгүүдээ бол байн хийн. Тэгээд 7 хоногт нэг бичлэг орох нь юу гэхээр гэртээ гремикстэй гівцэцгээ буюу энэний цуврал 7 хоногт нэг удаа орно. Хэд өдөр орохыг мэдэхгүй. Тэгээд 7 хоног болгоно нэг влог бичлэг орно. Тэр нь бас хэд өдөр орохыг мэдэхгүй. Тэгээд бус өдөр нь ямар бичлэг орохыг мэдэхгүй. Тэгээд ер нь юу ч болоод байгаа мэдэхгүй. Тэгээд энэ удаагийн бичлэгийн дүрээд дуслаа. Гэртээ гремикстэй гівцэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Биш зүрх гарах гэжсэн. Зээлж ямар тэнэг харагдчих. Тэгээ эцэстэн гэж хэлэхэд бид нэр яг 1 жилийн өмнө сандал дээр 3,000 гуулаа сууж исэн. Одоо харин 58,000 гуулаа сууж байна. Харин дараа жил 100,000 хүрээд энэ сандал дээр бид нэр 100 хэдэн мянган гуулаач байдیں۔ Тэ 100 хэдэн мянган гуулаа хамгийн гол нь play button, silver play button-га барьцын сандал дээр суугаад дараагийн тэр том бичлэгээ хийн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд эх жилийн энэ бичлэг дээрээ яг энэ сандал дээр дахиж уулзцгаая. Тэр болтол зөндөө олон бичлэгүүд биднэрт байгаа, орох болно, хийх болно. Тэгээд тэр бичлэгүүдээр мэдээж уулзцах болно. Харин яг энэ сандал дээрээ яг энэ байрлал дээрээ энэ талаар ярьдаг бол 1 жилийн дараа орох болно. Тэгээд бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Subscribe дараагүй бол дараарай. Тэгээд үздэгт баярлалаа.